Стресс болон сэтгэл гутралын талаар ойлголтгүй, стрессээ тайлах чадваргүй байдал нь дийлэнх хямрал, өвчин зовлонгийн суурь болдог ажээ. Харамсалтай нь хүмүүс өөрийгөө мэдэрч сэтгэл зүйн хувьд эрүүл байна уу? Эсвэл ямар нэг асуудалтай эсгээ үнэлж мэддэггүй байна. Сэтгэл хөдлөлөө барьж чадхаа болох, амархан уурлаж бухимдах, санаа зовомтгой, эмзэг, ямар нэгэн айдастай болж амархан сүлдэж, нойр хямрах зэрэг нь сэтгэл зүйн дархлаа суларч байгаагийн ихний шинж тэмдгүүд юм. Канадын сэтгцийн эрүүл мэндийн судлаачид сэтгэл гутралд удаан хугацаагаар өртсөн хүмүүсийн тархины химийн бүтэц өөрчлөгддгийг олж тогтоосон байна. Тэд позитрон дулаан ялгаруулах томографыг судалгаанд ашиглан 10-аас дээш жил сэтгэл гутралын улмаас шаналж байгаа 25 хүнийг мөн 10-аас бага жил шаналж буй 25 хүний тархины зургийг авч судалгаанд хамруулжээ. Мөн огт сэтгэл гутралд автаж байгаагүй гэх 30 хүнийг судалгаанд хамруулсан байна. Үүнээс үзэхэд 10 жилээс дээш хугацаанд сэтгэл гутралтай байсан хүмүүсийн тархи бусад оролцогчдынхоос 30%-аар илүү тархины өрөвсөлд өртөх эрсдэлтэй байжээ. Энэ нь Альцгеймерийн өвчнөд адил өөрөөр үе шаттай хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар судалгаа нь тархины өрөвслээс урьдчилан сэргийлэхээр төвлөрөн ажиллаж байгаа бөгөөд дараагийн шатанд ирээдүйд сэтгэл хямралыг хэрхэн илүү сайн эмчлэх вэ гэдэгт төвлөрөн судалгаа хийх ажээ. Бухимдсан болон хүнд нөхцөл байдалд өөрийгөө тайвшруулж сурахад амьсгалын дасгал танд тус болно. Хамраараа гүнзгий амьсгал аваад хэсэг төгжээд амаараа гарган дахиад хэсэг амьсгалаа төгжих дарааллаар хийж хэвшвэл үр дүнтэй юм. Эсвэл дуу хөгжим сонсох, бүжиглэх, ямар нэг спортоор хичээллэх зэрэг дуртай зүйлээ удаан тайвнаар бус улаарын хийх хэрэгтэй. Ингэснээр хүний бүх анхаарал хийж буй зүйлдээ төвлөрөн та стрессээс ангижирч чадна.